Надад PR box-оор ирж исэн, бэлгээр ирж исэн, хэрэглэж үзсэн ерөн бүтээгдэхүүнүүдийнхаа сэтгэлийг хуваалцах гэж байна. Энэ нарны тос. Намбозины нарны тос. Энийг болохоор би анх чимгэлдээгээс авч хэрэглэж үзэж исэн. Энэ бол бүр супер нарны тос. Яг батга гараад байгаа, нөхцөлт үүсээд байгаа. Тийм үед хэлэхэд ердөөсөө батгыг бүр өсүүлдэггүй, мейкапны дор үнэхээр гоё байдаг ийм chemical нарны тос. Энэ бол 10-аас 10. B-Play-ний Spot Treatment. Яг батган дээрээ түрхдэг ийм тосон түрхлэг гэх юм уу? Яг батганы наалт илүү батгыг сорох дээр нь ажилтдаг бол энэ бол батгыг илүү өмчилж өгдөг юм билээ. Батганы наалт сайн сордог ч гэсэн тэр газараа дахиад хэд хоногийн дараа батга гараад идэг тийм үе ер нь байдаг байхгүй. Энэ болохоор энэ бол бүр мөсөн байхгүй болоход их тусалдаг тийм тос үлээ. 10-аас 9 нийтлэгийн нарны тос. Ер нь бол надад маш их нарны тос байгаа. PR box-оор ирж исэн, бэлгээр ирж исэн. Шинэ нарны тос түрхэж үзэхээс ер нь айгүй айгаад идэг. Тэгээ энэ тос болохоор зориглоод хэрэглэж үзсэн чинь бүр супер нарны тос үлээ. Айгүй шинхэн бүтцтэй. Тэгээ мейкапны дороос айгүй гоё. Тэгээ батгыг бас тэгж айгүй өрөвсүүлээд дордуулаад байгаа юм ердөөс анзаараагүй. Өвөл гэхдээ түрхэхэд бас хит хуурай арьстай хүмүүст бол жоохон шингэтх юм бэлээ. Ер нь бол тослог мослог арьстай хүмүүст энэ бол бүр супер гоё тос байл. 10-аас 9. Онтенгийн чигшүүлэх тос. Миний хамгийн хайртай тоснуудын нэг болсон. Эмзэг мэдрэмтгий арьсанд тохирсон. Тэгэхээр яг арьс эмзэг байгаа үедээ түрхдэг, батга гарсан үед, улаагаад байгаа үед ч юм уу те. Сарын тэмдэг ирсэн, гормоны өөрчлөлтөнд орсон үедээ энийг түрхдэг. Маш хөнгөн бүтцтэй, түрхэхэд айгүй тухтай. Мейкапны доор бүр үнэхээр гоё байдаг. 10-аас 10.